За ингээд ээлжид нэгэн зодоонуудын алан хятадтай гоё түүхээ ярихад бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ Thai box буюу Muay box-ын тухай хөөрхөн хідэн мэдхэд илүүдэхгүй хэдэн зүйлүүдийг хэлж өгнө. За яг уу Thai box-оор хичээлдэг болон Thai box-оор одоо хичээлхийг хүсдэг хүмүүсэд ерөнхийдөө бол хэрэгтэй хөөрхөн зөвлөгөөнүүд орж ирнэ гэсэн үг. За яг энэ спортоор одоо хичээлж байгаа хүнд ямар давуу тал гарч ирдэг юм бэ гэхээр ерөнхийдөө нудраг болон тохой өвдөх хөл гэсэн 8 цэгийг холбох боломжийг олгодгоороо бусад одоо тулааны урлагуудаас одоо арай өөр байдаг. За тэгээд мэдээж бас хориглох газрууд бий, толгой болон мөрөнд бол одоо цохилт оруулахыг бол хориглодог байгаа. За Thai box нь яаж хөгжсөн бэ, үүссэн бэ гэдэг одоо углуургалуу орж ирвэл илүү ойлгомжтой болно. За 16 дугаар зууны үед одоо Тайландын одоо цэргүүдэд бие хамгаалах урлагийг одоо эзэмшүүлэхийн тулд энэ Thai box гэдэг тусгай зодооны одоо урлагийг бол нэвтрүүлж ирсэн. За ерөнхийдөө бол энгийн сонирхогчийн ч юм уу тийм тоглодог бокс бол биш, маш аюултай, эрсдэлтэй одоо хүний амнаас эрсдэх, ер нь дайснаа устгах зорилттой одоо спорт гэсэн үг. Тухайн үед Тайландын одоо юм мэддэг, чаддаг өвгчүүл ерөнхийдөө хоёр тулааны урлагийг хооронд нь хослуулж, нийлүүлж одоо нэгэн цогц шилдэг одоо зодооны урлаг гаргаж явсан нь өнөөдрийн бидний яриад байгаа Thai box болчиход байгаа. Muay одоо энэ бокс бол ерөнхийдөө техник, ур чадвар, хүч чадал энэ гурвыг одоо хослуулж тултал хөгжүүлж чадсан тулааны спортоо гэж одоо дэлхийн зодоонуудад сонирхдог тулааны спортоор хичээлдэг хүмүүс бол дуу нэгтэй баталдаг байгаа. За 16 дугаар зуунд зохиосон энэ зодооны урлаг хөгжиж явсаар гоод 18 дугаар зуунд одоо энэ урлагийн одоо энэ боксын хаан байсан Paro Chau гэдэг одоо хүний санаачилсан тийм олон тэмцээн уралдаанаар одоо дэлхийн нийт мэддэг болсон. За ерөнхийдөө бол энэ урлагаар хичээлнэ гэдэг өөрөө тухайн хичээлж байгаа хүндээ маш том одоо сахилга батыг өгдөг байсан учраас өнөөдөр Тайландчууд яг энэ зодооны урлагдаал аягүй дуртай болцсон. Бүр 6 цэнгэл одоо амралтынх нь одоо гол одоо хийдэг зүйл нь болж бол хувирсан байдаг. Тухайн үеийн одоо тулаануудад ихэвчлэн хоёр зүйл одоо тохиолдох юм бол тулааныг бол одоо зогсоодог байсан гэж байгаа. Тэрнээс биш жингийн ангилал, цагийн одоо ямар нэгэн тийм хязгаартай байгаагүй. Тэгээд шууд л одоо өрсөлдөгч хоёр одоо тулаанч маань одоо эцэг хүртэл үздэг. За тэгээд Nakmuai гэмэх одоо юу гэдгийг ингээ бокс нөгөө эсрэг талын тулаанч маань бууж өгөх юм бол тоглолт нэг дуусна. Үгүй бол одоо ямар нэгэн байдлаар нокаутад орсон тохиолдолд бол тоглолтыг бол одоо зогсоодог байна. Ингээд одоо Тайландын хот болгон тосгон одоо жалга болгон ийм одоо амралт 6 цэнгэл одоо яриа хөөрөө сууж явахдаа хүртэл ингээ хажууд нь хоёр хүн бие биенээ өшөглөөд одоо Muay box-ын одоо янз янзын тийм үзүүлбэрүүдийг хийгээд одоо бокс бол ерөнхийдөө харилцан адилгүй Тайланд нутаг даяар бол маш сайн хөгжиж исэн байна. За ингээд бүр сүүлдээ эн чин замбраагаа алдаа өөрсдийнхөө одоо тулаанчид гарынхаа боолтон дээрээ одоо янз янзын өвдөг тохоо тэр бүх зүйлүүдтэй одоо шилэн болон одоо эртээ зүйлүүдийг одоо хийж өгсөн. За үүнээс болоод одоо энэ Muay box гэдэг одоо энэ тэмцээн уралдаан маа сүүлдээ бүр мөнхлийн аюултай юм айхтар зүйл болсон учраас 1921 оноос ерөнхийдөө улс даяар ямар нэгэн байдлаар одоо ингэж нэмэлт тоноглол хийхгүйгээр хоорондоо одоо зодтолтыг бол одоо тушааж зааварлсан тэмдэг журам бол гарсан гэдэг. Ингээд байж 1930 он болонгууд одоо юу яасан байгаа. Тайландын энэ боксыг арай эмх цэгцтэй одоо шин дүрмтэй болгоход гол нөлөө үзүүлсэн Английн боксын одоо тийм соёл яг энэ Тайландд орж ирсэн гэж байна. За ингээд энэ Английн боксын дүрмээс сэдвлэж одоо шин дүрмүүдийг оруулж ирсэн. За ингэнгүүт одоо бэлийн өмсөх одоо тийм үүрэгтэй болсон. За тэгээд цагираг болон тодорхой орон зайд бас тулдах тийм болсон. За албан ёсны одоо тулааны зохион байгуулагчтай тойрог дотор байгуулган толгоо руу зохихыг хориглон өрсөлдөгчөө газар унтсан байхад
одоо дарж байгаа дэвслэгч гэдэг юм уу одоо тийм ингээд нокаутанд орцсон байхад гүйцэхийг бол одоо ингээд хоригдчихсан байгаа. Тэгэхээр ингээд ерөнхийдөө Muay бокс буюу Thai бокс маань ингээд эмх зэгцэнд ороод нэг стандарттай болоод ингээд ирэнгүүт ерөнхийдөө академик сургалттай болоод эхлэнгүүт нь дэлхийд даяар одоо энэ спортлыг экспортлох боломжийг бол олгочихж байгаа. Тэгээ өнөөдөр Muay бокс бол одоо зүүн өмнөд Азийн хамгийн алдартай бокс байдаг. За энэ багцад мэдээж Бирми болон Хятад, Вьетнам, Лаос гэх мэрийн боксууд бас ордог. Гэхдээ яг хуу Тайландын үндэсний спортыг ингэж орчин үеижүүлээд шинжилж чадсны хүчин өнөөдөр одоо дэлхийн зах зээл тэр цэцмээ аялал жуулчлалын гоё одоо том хотуудад одоо энэ Muay боксын болон Thai боксын олон жижиг том клубүүд бол одоо ингэж хичээллэж байдаг. За мэдээж гадаадын жуулчид бол одоо энэ дивжин дээр гарах ганц хоёр цохилт өшгөлт сурах, гедан сурах гэх мэтийн тийм зүйлүүд бол болдог. За тэгээд дэлхийн хэмжээнд Тайландын бокс нь өөрийн гэсэн те эх орондоо нэг аялал жуулчлалыг хөгжүүлж чадсан, магадгүй олимпиад бас орохыг бол үгүйсгэхгүй. За тэгээд янз янзын гой түүхүүд байдаг л да. Жишээлбэл одоо 66 онд Японы каратеж Кенжи гэдэг нөхөр Тайландын одоо Muay боксчонтой тулдсан. За эхний тойрогт одоо когоор ялагдсан одоо тийм Япон тулаанч маань ерөнхийдөө энэ Тайландуудын эзэмсэн энэ хүчирхэг боксын талаар илүү ихийг сурж мэдхийн тулд одоо тэр клубтэй хэдэн сарын турш одоо ингээд сургалтанд сууж агаад буцаад одоо Япон руу явсан байдаг. За ингээд Японд очингууд Японы кикбокс одоо энэ спортыг Японд бол амжилттай 66 онд бол нэвтрүүлж ирсэн түүх байдаг. За тэгээд хугацаа яваад 10 жил өнгөрөөд байж тал 1975 онд одоо нөгөө Токиод нөгөө нэг Тайландуудад зодуулж байсан Кенжи чинь өөрийн гэсэн одоо кикбоксинг клубыг одоо байгуулчихсан байсан. Тэгтэл нэг Франц хүн Патрик Бризон гэдэг хүн очоод тэгээ энэ хүн дээр бэлтгэл хийж ганцныг одоо Тайланд бокс буюу Тай боксын талаар ганц хоёр техник одоо мэдэж яваад тэгээд тэндээ бас Японы шилдэг одоо тэ тоглолтын хүүхдүүдтэй бас тоглоод туршлага судалсныхаа дараа Францад одоо буцаж очоод Клермон Ферранд гэдэг анхны одоо кикбоксинг клуб бол нээжсэн төвхтэй байдаг. Тухайн үед Европын янз янзын орнуудад одоо энэ Тайландаас ирсэн, Тайландд жуулчилж очиж ирсэн хүмүүсийн Тай боксыг бас нутагшуулж, импортлж одоо Европод их оруулж ирсэн. За тэгэхээр энэ дундаас хамгийн алдартай, хамгийн сайн хөгжсөн одоо газар гэх юм бол Голланд улс байгаад байдаг. Тэгээ 2021 оны 7 сард олон улсын олимпийн орноос кикбокстой зэрэгцсэн энэ спортыг одоо олимпийн спорт одоо муу юм байна гэдэг тийм анхан шатны нааштай бас тийм зөвшөөрөл бол гарчихсан байгаа. Ерөнхийдөө цаашдаа кикбокс олимпиад ороод ингээд явах юм бол ерөнхийдөө гоё болчихно. Тэгэхээр манай залуучууд бас яг энэ спортоор хичээллээд хүн зодно гэхээсээ илүү бие хамгаална. Дээрээс нь хамгийн гол нь сахилга бат. Яг энэ спортын хатуу хөдөлгөөнийг үзсэн хүн те мэдээж маш намлаг болно. Одоо тэр эрдэмтэн хүн дараа өгчээр тэгээд ийм юм үзээгүй хүмүүс бол их өнгөрөө давиргаан те янз янзын байдаг. За тэгээд Тайландын одоо Muay боксоор бол өнөөдөр одоо эрэгтэй ч эмэгтэй ч ерөөсөө хүүгүү залуугүй хөгшин хөвөөгөө бүгд одоо энэ спортоор хичээллэж одоо энэ спортыг бол хөгжүүлэх одоо үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа. За тэгээд энэ тулааны урлаг гэдэг нь өөрөө танд бол бие махбодын болон оюун санааны хувьд маш том тийм ашиг тустай байдаг. Одоо жишээлбэл банк хөдлөөд бэлтгэл сургалт одоо ингээд хийгээд ирэхээр мэдээж бие хаанд ч юм бол аятайхан хөдөлгөөнөө болчин, эвсэлтэй болчин, юм өмнөөс амархан те наачааш яваад өгдөг болчин. За оюун санааны хувьд болохоор асар тайван болдог гэж хэлээд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү спортоор хичээлээ те калоро шатанга бас өөрийгөө эндээс таньж мэдэх өөрийгөө яг хийм бэ гэдгийг олж аавна гэдэг бол хамгийн том амжилт юм. Тэрнээс ч тэдэн хүн зодох тийм олимпиад алтан медаль энэ төр аавна гэдэг бол тэр бол өөр түвшний асуудал.
Тэгээ Тайландын боксыг одоо хийж явах үед ерөнхийдөө нэг ойролцоогоор 1-2 цагийн турш одоо энэ дасгал сургалт бол үргэлжлэдэг. За энэ нь болохоор дотроо 2-3 хэсэгт хуваагдаад явж. Жишээлбэл одоо мэдээж бусдын адилаар халаалтаа хийн. За тэгээд сүүдэртэйгээ тоглоно, булчингаа бэхжүүлнэ. За тэгээд дараа нь багийн ажиллагаа буюу одоо дасгалжуулагчтайгаа ярьж агаад тухайн өдрийнхөө рингэнд гарах одоо хуваарийн дагуу бас гараад ганц нэг цогцолцоо бас цочоогоо гаргана. За ерөнхийдөө бол яг хуу нэг одоо ийм секцээр ойролцоогоор нэг 1000 калориг шатаачж байна гэж. Тэгэхээр одоо бас иймэрхүү юм хийнгээ бас амархан турах бас боломжууд бол харагдаж байгаа. За Muay буюу одоо энэ Thai box бол ерөнхийдөө маш өндөр эрчимтэй тулгааны спорт байгаа. Тэгэхээр ерөөсөө кардио болон тэсвэр төвчээрийг одоо сайжруулах аюул том тийм дасгал сургалт болдог. За тэгээд дасгал сургалт болон тулаан хийж явах үе таны одоо биеийн бүх бүтцийг одоо энэ зүйл одоо 100% одоо чиглүүлж одоо ажилуулж чаддгаараа бол нэлээд ашигтай спортын төрөл байгаа. Одоо жишээлбэл бодибилдинг шиг нэг булчингаа хөгжүүлэх гэдэг дээш харавтад авахгүй хөдөлж явах үед хүний одоо бүх булчин оюун санаа нүд одоо бүх тэнцвэр гих мэт бүх зүйлүүд нь бол ажиллаж ийдгээрээ бусад спортуудаас илүү зүгээр юм байна. Тэгээ хамгийн гол зүйл чинь өөртөө итгэх итгэлтэй одоо жишээлбэл хүн гараараа дохих зангахад яг уу хэрхэн гарах уу оруулах уу сүрсэн базаа хэрхэн хийх үү хэрхэн аюулгүй болох уу гэх мэт юм бүх тэр зүйлүүдийг өөрийнхөө хэмжээнд одоо инстинкт маягаар ингээд суулгаж авахад бол нэлээд дөхөн болдог юм гоё спорт байдаг. Мэдээж Muay болон Thai боксоор хичээлэхэд бол айдас айгүй хэцүү. За яагаад тэгэхээр энэ нь одоо 8 цагийн цохилттой энэ бусад энгийн сонирхчийн болон мэргэжлийн боксоос илүү зөвхөн одоо дайснаа устгах чиглэл зориулсан энэ спорт тулаан маань өөрөө маш хүчтэй, маш эрчимтэй одоо үздэг учраас эсрэг талын тоглогчмаар асар ихээр айцтай хүлэгдээд тэрийг даван туулж чадахгүй байж байгаад маш хүн цохилтуудыг авч гимтэж бэртэг амнасаа алдах тийм өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр одоо яг бие физиолог талаасаа бас ингээд бардгуу маг гэхэд оюун ухааныхаа одоо хязгаараас давахын тулд энэ бүх зүйлийг бол маш одоо багаас нь дээш нь ингээ багаар ингээд сайн хөгжүүлж иж та үр дүнд хүрнэ гэсэн үг. Тэрнээс биш одоо өнөөдөр нэг 2 сар сураад маргааш гараад хүн амтандаа зодтолдоод байна гэсэн үг бол биш. Өөрийгөө хамгаалах өрсөлдөгчөө гэмтэх гэдэг бол одоо хоёр өөр тусдаа ойлголт ууг нь бол гэтэл энэ Thai box бол өөрийгөө хамгаалж байхдаа өрсөлдөгчөө гэмтээж аюулгүй болгох ерөнхий одоо юм товтлогоо хамгаалт маягийн одоо тийм спорт байдаг. Тэгэхээр яг хуу та өөрийгөө хамгаалангаа бас өрсөлдөгч аюулгүй болгоё гэвэл энэ спортоор бас хөнгөн хэмжээнд бол суралцаж болно. За тэгээ одоо энэ Тайландд зааж байгаа Muay боксууд бол яг дээр үеийнхаа нөгөө нэг амар янз янзын хүнд хориотод тактикуудыг бол оруулаагүй зөвхөн нөгөө одоо Английн бокстой холимог аргаар арай зөөлрүүлж дүрмжүүлж хийсэн бокс учраас та бүхэн чөлөөтэй энэ боксороос тоглож өөрийгөө хөгжүүлж болдог. Тэгээ мэдээж энийгээ дагаад асар өндөр эрсдлүүд байдаг учраас та мэдээж бас эрсдлээ тооцож энэ боксороос хичээллэж за яг хичээллэхээс гадна заавал тэмцээнд орохоор алд байхгүй. Тэмцээн гэдэг бол бас өндөр түвшний өрсөлдөгч нартай үзэх учраас үүрх гарах одоо эрсдэл нь бол аюу хэцүү байдаг. Тийм учраас заавал хичээлж байгаа хүн болгон тэмцээнд орж медаль аавна гэдэг тийм өрөөсгөл ойлголт байгаад байдаг. Тэрийг бол хэрэггүй шүү. Тэгэхээр одоо зүгээр сайхан энэ спортоор цаашаа амжилт гаргаад явна гэж байгаа хүмүүс бол тусгай багшаар ингэ явчих хэрэгтэй. Зүгээр өөрийгөө хамгаалах болон өөртөө итгэх итгэлийг олъё гэж байгаа. Магадгүй хажуугаар нь калориштай гэж байгаа хүмүүс бол зүгээр ингэ сайхан яваад. Яагаад би ингэж хэлээд байгаа юм гэхээр миний нэг ганц нэг таньдаг одоо Muay бокс сонирхогч нар зөвхөн одоо жижиг сажиг тулаан тэр цэмо Тайландд очиж Тайландын клубүүдээр одоо хичээлж одоо юу гэдэг нь туршлага солилцох одоо тулаан бойнд орж байгаад маш хүнд гэмтэл авч ирсэн байдаг. Тэгээд манай Монгол шиг эрүүл мэндийн одоо нөхцөл муу дээрээс нь эдийн засгийн боломж муутай орны эргээд жишээлбэл ийм Muay боксоор гэмтэл авах бол асар хүнд гэмтэл авдаг. Тэгэхээр өөрийнхөө эдийн засаг болон өөрийнхөө аюулгүй байдал амьдралаа бүх зүйлээ тооцож иж тэмцээнд орох уу орохгүй юу гэдгээ бас шийдэж явах хэрэгтэй шүү гэдгийг би ерөнхийдөө ингэж хэлээд байгаа шүү. Тэрнээс биш
хүн болгон тэмцээнд орж медаль авахын тулд өөрийнхөө амьдралыг тэг золион тавих хэрэггүй гэж хэлээд байгаа. За тэгээд юу яадаг л да. Muay боксийн боломжит дасгалууд нь маш олон төрөл байдаг учраас тэгээд энэ олон дасгалуудыг энэ этап юугаар ингээ хийгээд явахаар динамик биеийн хурд нэмэгдэхээс гадна сэтгэл маш сайхан болж өөртөө бас айгүй гоё итгэх итгэлэгт нуруу энэ төр гоё зэгц болдог алхаа гიშгэ өөртөө өөрчлөгддөг. Жишээлбэл тэр Тайландын тосгоо энэ төр дээр хүмүүс орой өдөр уулзаж сууж байхдаа хоорондоо ингээд цохилцоод байж яадаг. Ингээ байж явах үедээ бие биенээ нэг зодоод гэмтээчий гэхээсээ илүү яг энэ хоёр өрсөлдөгчийг ингээ хоорондоо рингэн дээр гараад ингээ цохилцож байхад цэнгэлийн гормон буюу эндорфин гэдэг гормон асар ихээр ялгарч идэг. Тэгэхээр яг энэ зүйлийг хийнэ гэдэг өөрөө бас алжаал тайлах, бас техник сурах, бие бинийгаа таньж мэдэх, эрчүүд бас гоё нөхөрлөх тийм гоё боломжуудыг олгож идэг. За тэгээд тай боксing тэмцээн хэрхэн болдог вэ гэж хүмүүсийг асууж байна. За тэгээд дасгал хийхээс өмнө болон эхлээд тулааны урлагийн дүрмийг яг юу вэ, яадаг, яаж тоглох вэ гэдэг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг Тайланд ч олон жижиг хот тосхон байгаа учраас тэр болгоны спорт хороодууд болон янз янзын холбоотууд нь янз янзын тийм шийдвэр дүрмтэй байдаг. Тэгэхээр та нэг газрын дүрмээ яг өөр газар яваад очдог тэр дүрмжин тэнд үйлчлэхгүй эсвэл тэдний хийдэг юм өөр байх тийм магадлалтай учраас таны тооцоолоогүй газраас цохилт орж ирэх ч гэдэг юм уу тийм эвгүй байдалд оруулах учраас ерөнхийдөө зодтолтохоосоо өмнө заавал тэр дүрмийг нь сайн уншиж ойлгож ийж тэгжиж зодтолдог байгаа шүү. За мэдээж тулааны явцыг бол мэдээж раундаар хэмжин. За тэгээд тоглогч бүр тоглолт болгон 3 минутаар 5 раунд хуваагдсан. За тэгээд тойрог бүрийн хооронд бол нэг 2 минут амарчин. Нөгөө нэг түрүү хэлсэн шүү дээ. Яадаг гэдэг хотхон тосхон болгон өөр өөр юм бас янз янзын хуваараараа байдаг. Жишээлбэл 2 минут амрах гэхэд зарим газар 1 минут 30 болгоо бууруулсан байдаг. Тэгэхээр та амьсгаагаа дарж амжихгүй байж идэл дараагийн раунд эхэлж явах жишээ нь. Мэдээж тэгээд 18-аас 40 насны хүртэлх тамирчдын хооронд тулааны оноо бас янз янзаар ингэж бодогдож янз янзын ангилал байдаг. Аагаас дээ хүртэл ангилал байдаг. Тэгээд тойргийн үеэр тулаан дуусна бусад зүйлсийн дотор тулаанч бууж өгөх эсвэл нөгөө дасгалжуулагч нь тулаанчийнхаа өмнөөс бууж нөгөө нэг өгдөг алч өрөнтөр шийдэж зөксөдөг штэ. Тэгэл эмчин шийдэр гараад тулдааны цааш нь үргэлжлүүлэх боломжгүй гэсэн тохиолдолд бол энэ тойргийн тоглолт бол дуусч байгаа. Тойрог гэж юу хэлээд байгаа би раунд хийдэг байгаа ш. За тэгээд унаад 10 секунд 10 тоолоод байхад сэргэж босч ирэхгүй бол тоглолтыг бол дуусгана. За тэгээд ямар нэгэн байдлаар хэмжээний цус алдаах шархтаад хөл гарах уграх ийм амар дүр зураг гарч ирэх юм бол үргэлжлүүлэх боломжгүй гэж үзээд бол цуцалж байгаа. За ноцтой зөрчил бас гарвал эрхийг хасах хүртэл арга хэмжээ авдаг. Жишээлбэл толгоороо зөхмөрлөө зөх гэдэг ч юм уу За хэрвээ хоёр боксч нь 5 раундын төгсгөлд тулдах чадвартай хിവэрээ хин суухгүй, цуцсахгүй, хялаахгүй байгаад байх юм бол тэгээ эцсийн шийдвэрийг хоёр шүүгч гаргадаг. Тэд яг тулаан болж явах үед оноо өгжсэн байдаг. За тэгээ өндөр оноо цуглуулсан накмуайд ялтыг өгдөг. Накмуай гэдэг нь болохоор нөгөө нэг тулаанд оролцож байгаа тамирчин боксчин накмуай гэж хэлээд байгаа. За тэгээд юу яад юм тулааны өмнө янз янзын тийм жижиг ёс заншил үйл хийдэг. За энэхүү үйлийг байкруу гэж бас нэрлэдэг. Раммумэч гэж бас нэрлэдэг байгаа. За ингээд хоёр хуваагдаад хийчдэг. За эхлээд байкрууг нь хийгээд дасгалжуулагчийн мэдлэгээ дараа нь раммуай хүндэтгэлийн бүжиг энэ төр хийгээд бас ерөнхийдөө айгүй гоё дэг журамтай ёс заншилтай Тайландын үндэсний спорт учраас бол айгүй гоё хөгжсөн. За тэгээд эхний хэсэгт уулзалт бүр юм заавал байх хэвээр хоёр энэ хэсэг үйл ажиллагаа бол явагддаг. За тэгээд
Ерөнхийдөө бол ёслыг одоо 2-5 минутын хооронд бас хийж одоо дуусгадаг. Тэгээ дээр үед бол бүр 20-30 минут энэ төр үргэлжилдэг байсан гэж яриад байгаа. За тэгээд мэдээж яг энэ ёслын үйл ажиллагаа Тайландын нэг уламжлалт хэмнэлтэд хөгжим байдаг наа Сарама гэх тэрэн дээр энийг бас хийхээр айгүй гоё болдог. Ерөнхийдөө энэ аялал жуулчлалыг бас ингээд татах маш том одоо юм юу гэх юм бэ те амар гоё зүйл болж чадсан байдаг. Манайхан ч нэг амтлын өшөө гэж нэг 2 дух нийлүүлээ 500 сая авах гээд тэр бол тийм биш. Энэ бол шаал бүр академик төвшний дээрэс нь арт төмөнд одоо бие бялдрын болон оюун санааны маш том одоо юг өгдөг. Одоо дэг журмыг өгдөг юм сайхан спорт байдаг. Тэгээ дээрэс нь тайчууд ч мундаг бас тэ шүтлэгтэй, ёс зүйтэй, хулгай зэлгийг хийхгүйгээр ерөнхийдөө мундаг юм хүмүүс байгаад байдаг. Мэдээж тай боксыг одоо судлан суралцж байгаа хүмүүсэд одоо тоног төхөөрөмж бол хэрэгтэй. Бүх спортууд ерөнхийдөө тоног төхөөрөмж бол байдаг. Тэгэхээр ийм спортоор хичээлж байгаа хүн мэдээж хамгийн сайн одоо оригинал ч юм уу чанартай тоног төхөөрөмжүүдийг авч одоо өөрөө хичээлж чадах юм бол одоо тэгээд осол гэмтэл аваар баг дээрээс нь бас өөрт нь айгүй ашигтай сурж байгаа сургалтанд нь нөлөөтэй байдаг. Түрүү хэлсэн нөгөө Накмай гэдэг одоо энэ тоглогч нар, тулаанч нарын одоо өмсдөх хувцсыг ярьж өгье. За тэгээд ерөнхийдөө энэ уламжлалт шортыг бол өмсдөг. Тэгээд энэ хувцс нь бол яг нөгөө өвдөг, шийдэг, хөшгөлөхөд бас саад болдоггүй учраас аюу тийм амар байдаг тулаан хийхэд. Таиланд улс ч өөрөө чиглэг халуун газар учраас одоо нэг юм тулаан хийгээд раундад гарцсан бойнд орж явахад одоо хамаг биетэй наалдаад байдаг учраас ерөнхийдөө юм цамцгүй дээгүүрээ нүцгэн доогоороо шорттой бол явдаг. Бусад орнуудад бол яг эрэгтэй эмэгтэй одоо Накмай тулаанчид маань цамц болон подол гэнтэр өмсөөд бас тулаанаа бол хийж болдог байгаа. Гэхдээ бүх одоо энэ тулаанчид бол рингэн дээр ерөнхийдөө бол хөл нүцгэн байх хэрэгтэй. Тэгээд өөрч нэг сүртэй юм байхгүй. За яг юу яана. Мутайгаар хичээлж байгаа үед бол тулааны үеэр заавал боксын бэйлийн өмсгийг бол одоо журам заасан байна. Гэхдээ тэрнээс гадна бэлэнс гадна бас дуулах эн чинь бол яг нэг сонирхогч буюу одоо хичээлж эхэлж байгаа хүмүүс тань л та. Дуулга болон амны хамгаалагч тэгээд тохоо амны хамгаалагч шүдний хамгаалтыг хэлж байгаа. За тэгээд тохоон дэвсгэр шагааны эргэн тойронд одоо буудаг бент болтууд за тэгээд мэдрэмтгий хэсгийн хамгаалтууд байгаа. За мөн шилбэний хамгаалтыг бол хийж өгч байгаа. За шилбэний хамгаалтын дотор мэдээж арматургүй төмөргүй хатуулгагүй байх хэвээр. За тэгээ хоёр толгой дээр байрлах паржет гэдэг бас гар туузан тэрийг бол хэрглэж ич бас одоо ингэж сонирхогч нар хийхлэн тэрнээс шууд одоо ингээл дээгүүрөө нүцгэн доогоор шортог гараад цохилцох юм бол тэгэл гол гарч авах юм байхгүй бол айгуул тархил горгошлол тэгээ бүр аим хүнд гэмтэл авдаг ийм байдаг. Энэ одоо ингээд тай боксыг одоо ингээд дүгнээд базаад хэлэхэд бол те одоо маш их одоо тийм холимог түүхтэй дээрээс нь одоо янз янзын одоо зүйлүүдийг ингэж нэгтгэд хийж чадсанараа бол бүрэн хэмжээний юм цогц тулааны урлаг болж хөгжиж өнөөдрийг хүрч чадсан. За тэгээд барууны орны бусад спортууд зуулахад одоо жишээлбэл барууны боксын хоригддог зүйлүүдийг одоо жишээл мотай боксуудаар өнөөдөр хүртэл хэрэглээд явж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө мотай буюу тай боксын тухай та бүхэнд өнөөдөр нэг энгийн хөөрхөн хэдэн мэдлэг тусал нэмэр маягийн эдэн зүйлүүдийг хэлж өглөө. Тэгээ иймэрхүү тулааны урлагтай холбоотой контентууд та бүхэн таалагдж байвал коммент хэсэг доор бичээрэй. Би тэгээд харж агаад хамгийн их одоо яадیں те сонирхож байгаа тэр тулааны урлагаар нь иймэрхүү бас юмнууд хийж болж байна. За өнөөдөр бол кикбокс буюу одоо энэ тай бокс ороод ирчихэж байна. За тэгээд өшөглөлт өвдөг дохой цохилтыг одоо хийдгээрээ бусад спортоос илүү давуу одоо тэ боломжийг олгодог. Тэгээ 8 мөчний урлаг гэдэг одоо бүхэл бүтэн тийм академик сургалт хүртэл байдаг. Тэгээд энэ спортоор хичээлдэг хүмүүс магадгүй миний яриаггүй зүйлийг бас доор нь оруулаад ингээд хилээд явна үз. Тэгээд дараагийн удаа ямар спортын тухай сонсмоор байна? Сумо сонсмоор байна уу? Жудо сонсмоор байна уу? Гэх мэт өчнөө олон одоо тулааны урлагийн зүйлүүд байгаа. Тэгээ энэ болгоныг аль сонирхож байгаа төрлөөр нь тэгээ цааш дөрвөлжлүүлээл хөгжүүлээл яриад яваад байна.
За ингээ өнөөдрийн ярьсан сэдэв маань бараг 25 минут үргэлжилж байгаа юм байна. За тэгээд түүхэд сувгийн одоо орж байгаа зүйлүүд та бүхэн таалагддаг бол дардаг, барьдаг юмнуудаа тултал сайхан дараад өгөрөө. Тэгээ би гоё түүхэд сувгийг үргэлжлүүлээд сайхан урам аваад сайхан үргэлжлүүлээд гоё контентуудаар нь ингээд явна. За тэгээд цай болон кофений мөн өгж байгаа нийт одоо үзэг сонсогч нартаа үргэлж баярлж явдаг. Тэгээд юу яадаг өдөр болгон дансаа шалгаж जैन. Тэгээ өдөр болгон цугласан мөнгөө цуглуулж байгаа дараагийнхаа үрд хэрэгтэй микрофоны хөл одоо тэг компьютер гар утас ч гэдэм үү янз янзын жижиг сажиг аппликейшн тэрийг бас татаж авахд бол ашиглаж байгаа. Аюу зөв зарцуулж байгаа. Тэрнээс одоо архит аймаг хөөн шуухан одоо тийм юмд бол зарцуулахгүй дандаа зөв зарцуулж байгаа шүү л гэдэг одоо та бүхэндээ хэлье да. За ингээд орж гараад ойрхон байж байгаарай гоё түүхүүд үргэлжлээд араараас ороод явна.